Төв аймгийн олон нийтийн телевизтэй хамтугаа эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Үзэгч та бүхэндээ Баасан гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр хүргэе анхаарлаа хандуулно. За өнөөдөр Төв аймгийн 100 мод хотноо үйл явдлаар дүүрэн өдөр болж өндөрлөж байна. Төв аймгийн Улаан загалмай хороо 27 сумын анхан шатны хороотойгоо уулзалт зөвлөгөөний зохион байгууллаа. Уулзалтаар аймгийн Улаан загалмай хорооны өнгөрсөн оны үйл ажиллагааг дүүрэн хэлэлцснээс гадна 2014 онд хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцсан юм. Төв аймгийн Улаан загалмай хороо 27 сумын анхан шатны хороотойгоо уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уулзалтаар аймгийн Улаан загалмай хорооны өнгөрсөн оны үйл ажиллагааг дүгнэн хэлэлцснээс гадна 2014 онд хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцсан юм а. Мөн анхан шатны хороод буюу сумдад хүмүүнлэгийн үлсийг түгээн дэлгэрүүлдэг байгууллагын үйл ажиллагааг улам эрчимжүүлэх, Төв аймгийн иргэдэд Улаан загалмай хороог сурталчлан таниулж, аль болох олон хүнд сайхан сэтгэлээр тусалж нийгэмдээ хүмүүнлэг энэрэнгүй төлөвшлийг бий болгохын тулд аль шатны байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжин хамтарч ажиллагаа хийж байсан юм а. Тэрмээ дараа сая хэллээ л да би одоо хөдөө орон нутгаар явнаа, сумдуудтайгаа явна, уулзна гэж байна. Тэгээд өөрөө сайхан яваад тийм ээ. Энэ тайлангаас сайхан манай ард иргэд өөрөө сайхан тайлгдах юм бол тэд нар манаас илүү дотн хүлээж авах болов. Гэсэн санал байна. Дээрээс нь манай гишүүдээс бас нэг санал тавьж байна л да. Одоо онцгой гишүүнээ татвар төлж байгаа иргэд маань үнэлэхтэй тийм ээ. Яг би тэдэн төрлийн татвар төлсөн Улаан загалмай гэсэн. Имийг аль байсны бүр үнэлэхтэй. Тэрэн дээр үнэлхэн дээр ингээд бичээтэй ингээд байж байх хэрэгтэй юм байна. Тийм ээ. Тэгээд би ч бас нэг Улаан загалмай тэдэн төрөл тушаасан шүү гэдэг бас нэг баримттай. Татварын үнэлэхтэй ингээд байж ямар нэгэн саналыг тавьсан болоо шүү. Тэгээд тэрийг бас танахтай боломжтой. Тэгээд бүх гишүүдтэй бас үнэлэхжүүлэх асуудлыг үзээрэй гэж санал байна. Монголын Улаан загалмай нийгэмлэгийн 4-17-гийн одоо заалтын дагуу жилд нэг удаа Улаан загалмай хорооны хурал хийдэг. Тэгээ энэ хурлаар бол одоо өнгөрч байгаа оныхоо үйл ажиллагааны тайлан хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгдөг. Мөн одоо төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгнө. За дараагийн хэлцэх асуудал нь бол одоо ирж байгаа оныхоо үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцэж батлуулдаг. Мөн 14 оныхоо төсвийн төлөвлөгөөг хэлэлцэж батлуулдаг. Ийм асуудлуудыг хэлэлцдэг бас Улаан загалмай хувьд бол нэлээд одоо өндөр ач холбогдол өгөх ийм том хурал маань байдаг юм аа. Тэгээ өнөөдрийн хурал дээр бас манай анхчны хороодын одоо 27 дарга ирэхээс 23 дарга ирж оролцлоо. Тэгээ энэ хурал дээр мөн өнгөрч байгаа үйл ажиллагааны тайланг сонсоод энэ дээр бас их олон сайхан саналууд гарлаа. Болохгүй бүтэхгүй байгаа юм дээр бас шүүмжлэлтэй хандлаа. Мөн 14 оны төлөвлөгөөнд тусгаж хамтарч ажиллах тэр шин зүйлүүдийг бол нэлээд одоо их олон сайхан саналуудыг анхчны хороодын дарга нар маань гаргалаа. Тийм. Мөн өнөөдрийн хурал дээр удахгүй одоо болох гэж байгаа Монголын Улаан загалмай нийгэмлэгийн үндэсний чуулганы төлөөлөгчийг сонгох тухай асуудал байсан. Тэгээ энэ одоо төлөөлөгчд бол Төв аймагт донор, сайн дурын итгэвчтэн, нэгүүлсэн гүйцэтгэн, манлай малчин, анхчны хорооны дарга гэсэн ийм одоо дөрвөн хүнийг сонгож явуулах юм албан тоот ирсэн. Тэгээ энэ тоотын дагуу мөн одоо шалгуур үзүүлэлтэд хангаж байгаа энэ төлөөлөгчдийг танилцуулж, тэд нараар хилэлцүүлж, батлуулж, ингээд үндэсний одоо чуулганыхаа төлөөлөгчдийг бас сонгосон ийм одоо сайхан хурал боллоо. Ер нь тэгээд хурлын явц бол уур амьсгалыг сайхан байна. Тий энэ хүмүүнлэгийн үйлс гэдэг бол ер нь одоо үндэсний хэмжээнд аймаг даяар бол одоо байх ёстой юм аа. Энэнд хувь хүнээс ахуулаад пүүс компани захирлууд хүртэл оролцох ёстой юм аа. Төрийн байгууллагууд оролцох ёстой. Оролцохдоо ямар журмаар яаж оролцох вэ гэдэг талаар олон сайхан саналууд гарсанд одоо бас энэ байгууллагыг ахалж байгаа даргын хувьд бол одоо маш их баяртай байна. Төв аймгийн Улаан загалмай хороо 1938 онд эрүүл мэндийн газрыг төшөглөн байгуулагдсан ба одоогоор 6500 гаруй гишүүд дэмжигчтэй. Ирэх онд тус хорооны 55 жилийн ой болох ба ойгоо өгтөж 2014 оны 5 сараас хүмүүнлэгийн үйлсэд нэгдэцгээ аяныг нэг жилийн турш зохион байгуулахар болжээ. Харин Монголын Улаан загалмай нийгэмлэг нь 1945 оны 6 сард үүсэн байгуулагдсан. Тус нийгэмлэг нь хүн ардад эрүүл мэнд халамжийн үйлчилгээ үзүүлэх
цусны донорын эгнээ өргөтгөх, цус цосон бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, гамшигт нэрвэгдсэн хүмүүст яаралтай хандив тусламж үзүүлэх зэрэг олон талын тусламж үйлчилгээг манай улсын хүн ардад үзүүлсээр ирсэн. Өнөөдөр Монголын улаан загалмай нийгэмлэг анхан болон дунд шатны 677 гишүүд дэмжигчид 314,138 татвар төлөгч гишүүд 71399 онцгой гишүүн 4059 улаан загалмайн гишүүн байгууллага болон 654 сайн дурын мэрэгшсэн эдвэгтэн 8915 үндэсний улаан загалмайн сүлжээг эгнээнд нэгтгэсэн сайн үлсийг түгээн дэлгэрүүлэгч томоохон байгууллага болжээ. Амар сумаас тайлан иржээ, Борнуураас тайлан иржээ, Лүнгээс тайлан ирсэн, Баян Чамдан сумаас ирсэн, Баян хангаас сумаас. За ингэж. Би нэг юм мартчихжээ.